Байцгаана уу? INS-ийн 2 дугаар эхлэхэд бэлэн боллоо. 11 сарын 14, 16, 17-нд эсэгчдийн аврах шалгаруулах хуулийн тэмцээн маань амжилттай болж өндөрлсөн байна. Эрэгтэй 3 дугаар байранд эрэгцүүн баг маань тодорсон бол 2 дугаар байранд Солонгос хэл орчуулгын танхим, 1 дугаар байранд дизайны танхим маань тусдаж шалгарсан байна. Анх харин эмэгтэй 3 дугаар байранд англи хэлний охтууд маань шалгарсан бол 2 дугаар байранд ICT-ийн танхим, 1 дугаар байранд дизайны танхим маань тусдаж шалгарсан байна. Эрэгтэй тэгш тоглогчоор дизайны танхимын чин зэрэг, эмэгтэй тэгш тоглогчоор дизайны танхимын дүлгөөн тамир маань тусдаж шалгарсан байна. Бүх оролцсон нийт оюутнуудаа халуун баярын мэд хүргье. Оюутны зөвлөл болон эсэлт зар сурталчилгааны багийнхан маань Сэлэн аймгийн зүүн хараа, Сүхбаатар болон Эрдэнэ хотуудад бүгд найрамдах Солонгос улсад тэтгэлэгтэй суралцах боломж өдөрлийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт маань ерөнхий боловсролын 1000 гаруй сурагчид хамрагдаж өөрсдийн асуултуудаа хариултаа олж мэдээлэл олсон өдрүүд болж өнгөрсөн байна. Та бүхэн дуулахад манай эсэлт зар сурталчилгааны багийг сургуультай урьдахыг хүсвэл энэ доорх хуудасаар холбогдоорой. Одоогийн төчний болонд гэр бүл сэтгэл судлалын танхимын мөнхжин багш маань ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна. За гэр сэтгэл судлалын шинжилгээ ухаан ер нь юуг яг судалдаг юм бэ? За сэтгэл судлалын шинжилгээ ухаан хүний зан үе, сэтгэц танин мэд хүн онцлог, тэдгээрийн уялдаа холбоог бол судалдаг шинжилгээ ухаан. За яагаад тэгвэл сэтгэл судлалын хэрэгцээ орчин үед улам нэмэгдээд байгаа юм бол? За хүн өөрөө яг тасралтгүй хөгждөг байдаг. За хүний хөгжлийн зүй тогтолцоог тодорхойлох юм бол хүнд нийгэмшлийн хөгжил гэж байгаа, танин мэд хүн хөгжил гэж байгаа, бие бэлтрийн хөгжил гэж байгаа, сэтгцийн хөгжил гэж байдаг. Тэр хөгжил нь насны онцлогоос шалтгаалсан тасралтгүй хөгжиж идэг. Нөгөө талаас хүн өөрөө бас ийм сүргийн амьтны тогтолцоотой. Өөрөөр хэлбэл хүн хоорондын харилцаа гэдэг зүйл байна. Хүн хоорондын харилцаанд хүн юугаар харилцаж байгаа юм бэ? Хүн өөрийн сэтгэц ухамсараар харилцдаг. Тэгэхээр тэдгээр харилцаанд дунд тулгарх асуудал, бэрхшээл, онцлог, зүй тогтолцоог судлах хэрэгцээ шаардлага бол байдаг учраас орчин үед сэтгэл судлалын хэрэгцээ бол ихсэн юм бол. Таны бодлоор ирээдүйн сэтгэл судлал ямар чиглэлд илүү хөгжих бол? За ер нь орчин үеийн шинжилгээ ухааны хамгийн анзаарагдаад байгаа сүүлийн үеийн анзаарагдаад байгаа зүйл юу гэхээр салбар дундын шинжилгээ ухаан гэдэг зүйл маш их хөгжөөд байна. За тэгэхээр сэтгэл судлал гэдэг дангаараа шинжилгээ ухаан бус бусад шинжилгээ ухаантай хавсарч ажиллах ийм хэрэгцээ шаардлага үүсэж байна. Жишээ нь бизнесийн сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал тийм ээ. Юуны технологийн сэтгэл судлал гэдэг ч юм уу ийм тийш хөгжиж гинэ гэж миний зүгээс хараад байгаа. За мөн саяхан бас би оюутнуудтай асуудал хийсэн. Хиймэл оюун ухаан, тийм ээ, хиймэл оюун ухаанд суурилсан сэтгэл зүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ийм чиг хандлага ерөөхдөө цохирлж байна. Одоо бол ерөөхдөө бол та нар мэдж байгаа тийм ээ. Хиймэл оюун ухааны хөгжил бол хурдтай хөгжсөн. Хүн бүрэл тодорхой хэмжээний ажил мэргэжил тийм ээ тэр юм хийхин тулд хиймэл оюун ухааныг бол ашиглаж байна. За энэ хүрээнд бас хиймэл оюун ухаан маань хүний мэдрэмжийг хэрэг сайн ойлгох юм бэ? Хүндээ яаж ажиллах юм бэ? За салбар дундын шинжилгээ ухаанд энэ хэрэглээ яаж судлагдах юм бэ гэдэг үүднээс шинжилгээ сэтгэл судлалын шинжилгээ ухаан маань өөрөө энэ салбар руу ингэж орж эхэлж байна. Тэгэхээр орчин үед бол дангаараа шинжилгээ ухаан бус салбар дундын хөгжил гэдэг дээр илүү их сэтгэл судлалын шинжилгээ ухааны оролцоо ихсэх төлөвтэй байна гэж бодож байна. За тэгвэл энэ мэргэжлийг сонгох гэж байгаа дүнэрт маань та юу зөвлөх үү? За юуны төрөнд бол эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэхийн тулд манай энэ сурагч дүүнер маань математик, монгол хэл, за тэгээ англи хэл, нийгмийн ухаан гэдэг ийм 4 хичээлийн зогц чадамж мэдлэгтэй байх нь өөрөө хэрэгтэй болдог. Учир нь сэтгэл судлалын шинжилгээ ухаан маань нэгдүгээр нийгмийн шинжилгээ ухааны нэг төрөл зүйл салбар гэж авдаг. Хоёрдугаар аливаа нэг шинжилгээ ухааны бүтээл, ном зүй, судалдагуунтай танилцахын тулд хэл ярианы ур чадвар шаардлагатай байдаг.
За ажил мэргэжлийн онцлогийн хувьд энэ мэргэжил маань хүн хүнтэй ажилтдаг ажил мэргэжлийн онцлогтой. Тэгэхээр харилцааны ур чадвар буюу одоо зөөлөн ур чадвар гэж яригддаг. Хүмүүстэй харилцаа холбоо тогтоох тийм ээ. Хүмүүст нөлөөлөх гэх мэтлийн одоо ийм зөөлөн ур чадвар, сэтгэл хөдлөлийн чадамж буюу одоо сүүлүүд бид нэр одоо EQ чадамж гэж яриад байдаг тийм ээ. Ийм ур чадамжууд маань өөрөө тухайн мэргэжлийн онцлогч зайлшгүй байх ёстой ур чадруудын нэг болсон болохоор энийг хөгжүүлэх тал дээр бол нэлээ анхаарах хэрэгтэй болж байна гэсэн үг. Цаг цаваа гараад ирсэн багш танд баярлалаа. Их засаг орчин үе оюутнуудын олон улсын эрдэм шинжилгээний хуралд манай сургуулийн эдийн засгийн тэнхимийн 4-р курсны оюутнууд учирлагчаар удирдуулан оролцож 4-р баримт шалгасан маань нийт оюутнууд болон багш нартай халуун баярыг хүргэе. Олон улсын Улаанбаатарын их сургуулийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан ректорын нэрэмжит Хиймэл оюун ухаан ба миний мэргэжил эрдэм шинжилгээний хурал маань амжилттай болж өндөрлөө. Уг үйл ажиллагаанд манай гэр бүл сэтгэл судлалын тэнхимийн оюутнууд маань маш өндөр амжилтыг үзүүлсэн байна. Та бүхэндээ шагнал байрнуудаас нь дуртахад 4-р байранд манай гэр бүл сэтгэл судлалын тэнхим бол 3-р байранд эрх зүйн тэнхим, дэд болон тэргүүн байранд гэр бүл сэтгэл судлалын тэнхимүүд маань тус тус шалгарсан байна. Оюутнуудаа бэлдэж оролцсон нийт багш нартаа халуун баяр хүргэе. Сайн байцгаана уу манай ташны болонгаар оюутны зөвлөлийн дарга Чингис маань хүлцэн ирсэн байна. Манай урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. За баярлалаа танад болон ч гэсэн. Оюутны зөвлөл маань манай сургууль яг ямар үүрэг оролцоотой байдаг вэ? Тэрийг оюутны залуустай тайлбарлаж өгч болох уу? Ямар ч байсан эхлээд оюутны зөвлөлийнхаа дотор бүрэлдэхүүнийг нь танилцуулъя. За манай сургуулийн оюутны зөвлөлийн дотор болохоор 13 тэнхимээс нийт 13 яг тухайн тэнхимээс тодорхойлогдсон 13 оюутны бүрэлдэхүүнтэй манай оюутны зөвлөл оюутны албанд ор ер нь бол үйл ажиллагаа зохион байгуулж өрн явдаг гэсэн. За түүнийхээ хүрээнд ч гэсэн ер нь бол нэг сард нэг том үйл ажиллагаа гэж зохион байгуулдаг. За сая өнгөрсөн саруудад болохоор дандаа элсэгч нартаа, шинэ элсэгч нартаа зориулсан тэдгээр одоо спорт өдөрлөг маягаар ер нь бол тэмцээнүүдэд зохион байгуулж явсан. За 12 сарда мөн нэг том үйл ажиллагаа болох бусдад туслах сарай ингээд ер нь шинэ жилд зориулсан ер нь бол тиймэрхүү нэг үйл ажиллагаа байгаа. За тэр үйл ажиллагаагаа товчхон танилцуулах юм бол нийт оюутны залуусаас ер нь бол бэлэг цуглуулсан нийгмийн одоо эмзэг бүлгийн өнчин болон асрамжийн газрын тийм хүүхдүүдэд ер нь бол тараах маягаар мөн тодорхой үйл ажиллагаа зохион байгуулахдаа дуу хөгжим за тэгээд бүжиг бэлдээд ер нь бол тиймэрхүү нэг өдрийн бүтэн арга хэмжээ болж ер нь зохион байгуулдаг. Тэгэхээр сонирхолтой сонсож байна. Одоо болох чинь үйл ажиллагаанд оюутны зөвлөх хамт олон бүгдэнд нь амжилт хүсье гэж хэлмээр байна. За баярлалаа. Үүгээр манай аюун нийс маань өндөрлөж байна. 2 дугаар та нарт таалагдсан гэж найдаж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За би энэ наманд үснэ алдчихлаа. Энэ хэсгийг байна. За